өнөөдөр мистик хүү харадуулаарай энэ тэндгүй инээд бэлхэж ирэх юм нандин хүүхдүүд баярлан энэ бол мөнхийн хотхон ирээдүг бидний дотны найз хүүхэд бүрийг хайрлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадам тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг би түгэн би бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон Найдаа мөнхийн хотхон нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Манай нэвтрүүлэг үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хаанаас явж байгаа лөгтөд ээ? Зүйтэй парк төрсөн байгаа тийм ээ? Паркийн гоё. Оо гэж байгаа юм уу? Хөөе бүгдээрээ ингэдэж тийм ээ. Эсээр гоё байшин ш тоглох уу? Тэгье. Гоё үсгэлжингийн ордын ш тоглох уу? Тэгье. Тэхөө намна үсгэлжингийн ордын ш тоглох уу? Эсээр би та нарт дуудуулчих уу? Эсэн дээр гадаг Эсэн дээр байшин барьж байгаа үний тухайд уушаа заяа. Тэнэг хүн эсэн дээр байшин барьжээ. Тэнэг хүн эсэн дээр байшин барьжээ. Тэнэг хүн эсэн дээр байшин барьжээ. Гэтэл цэс бараа орлоо. Шүдэрхээ. Цэс бараа. Шү Илсээр байшин барихгүй, илсэн дээр байшин барьж байгаа юм уу? Тий, эсэн дээр байшин барьж байгаа. Тэгэд тэнэг хүн гэж ямар үнийг хэлж байгаа юм? Тэнэг хүн гэж юу? Тэнэг хүн гэхээр тийм сайн ухаантай биш гэсэн үг. Оо, тийм үү. Хүүхдүүд та нар тэнэг хүн гэхээр юу гэж бодож байна? Муухай хүнийг үү? Хөөе, чи тэнэг хүнийг юу гэж бодож байна? Тэнэг хүн гэж юу ч мэддэггүй хүн. Бас тийм бодож бодож тийм ээ? Чиний хувьд тэнэг хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Тэнэг хүн гэхээр тийм ээ? Бусдын үгийг өрөөсөө сонсдоггүй, бусдын зөвлөгөө хүлээж авдаггүй, өөрийнхөө зүтгэдэг, бас заримдаа их буруу үйлдэл хийдэг. Тэгээд ерөөсөө аливаа зүйлийг аль нь зөв юм болоо, аль нь буруу юм болоо гэж ялгаж салгаж чаддаггүй. Тийм хүмүүсийг тэнэг хүмүүс гэж хэлдэг баха. Шүдэрхээ. Тэгэхээр тэнэг гэдэг үг муухай үг юм байна. Тий, бид нар заримдаа хүмүүсийг тэнэгээр хэлдэг тийм ээ. Би дахиж тэнэг гэж хүмүүсийг хэлж байхгүй. Тийм ээ найзуудаа. Та нар ер нь хүмүүс тэнэг гэж хэлж үзсэн үү? Муухай үг. Үзсэн тийм ээ. Би тэгэхээр одоноос л бас тэнэг гэдэг үг хэлэхгүй. Эсвэл чи яас хэлэхгүй те? Та нар хэлэх үү? Алтыг ингэдэг чи муу яа. Хэлэхгүй тийм ээ. Та нараас бүтээлээрээ заяа. Манай өдөр найзууд ч гэсэн хэлэхгүй ахаа гэж би тэгж. Хөөе, нэстэггүй би нэрээ дуугаа гүйс дуулаагүй штэ. Дахиад байгаа мó? Тий. Би сая тэнэг үг гэдэг үг битэл. Би сая яг юу яах гэсэн байхгүй юу да. Дуугаа дахилт руу норж исэн чи зогсоодсон байхгүй юу? Гэтэ би одоо яг гоё үгтэй дууг нь хэсгийн доолж гээ заяа. За тэгье. Ухаантай хүн чулуун дээр байшин барьжээ. Ухаантай хүн чулуун дээр байшин барьжээ. Ухаантай хүн чулуун дээр байшин барьжээ. Гэтэл цэс бараа орлоо. Шүдэрхээ. Цэс бараа орж гол ирэлхэд. Цэс бараа орж гол ирэлхэд. Цэс бараа орж гол ирэлхэд. Ухаантай хүний байшин бат бих байв. Шүдэрхээ. Ухаантай хүн гэж бас ямар үү юм? Ухаантай хүн гэж ямар хүнийг хэлдэг гэдэг өгтөд хэлээрэй. Сайн хүн тийм ээ өөр. Хоёлаа найзуудтай хандж байгаа хэлий. Тийш харж байгаа найзуудтай хандж илээ. Ухаантай хүн ямар хүнийг ухаантай гэдэг вэ? Сайн хүн. Сайн хүн. Чиний хувьд Юу мэддэг хүмүүс? тэгэхээр хүүхдүүдээ ухаантай хүн гэхээр сайн хүн байгааз та нар ухаантай хүн болохыг хүсдэг үү? Би бас ухаантай болохыг хүсдэг. Мэдээгүй. Танаа зам иш анаа Барби олно гэсэн. Сайн уу? Миста Барби бол гэсэн. Чи өөрөө ямар мэрэгжилтэй хүн болохыг хүсдэг? Би юу? Ханаа сайн.
Тэгвэл чи ухаантай сайн хүн болоорой заяа. Би ч гэсэн ухаантай сайн хүн болмоор байна. Би хааны гүнжийнхээ ордон байрсаар тань. Би хааныхаа ордон барьж гин. Нисдэггүй чиний байсан чинь хааны ордон чип том бас урт юм аа. Энд ч Миний гашгаар их өрхөн жижиг. Сайн байцгаана уу найзуудаа? Урлаг өрөөндөө тавтан барилцгаана уу? Энэ удаагийн дугаараар та бүхэнд нэгэн жаз хийх аргыг танилцуулмаар байна. Тэгэд ямар жаз вэ гэдгийг та нарт харуулъя. За, энэ байна. Энэ жаз маань та бүхэнд харахад энгийн харагдаж байгаа баха гэж бодож байна. Тэгээд энэ жазыг хийхин тулд нэг л цаас хэрэгтэй. Тэгээд нэг цаасаар ийм жаз хийж болно гэсэн үг. Одоо та нар яаж хийхийг зааж өгье. Бүгдээрээ жазаа хийхин тулд та нарт нэг ширхэг цаас хэрэгтэй. Энэ нэг ширхэг цаасаар яаж нугалж, яаж хийж болохыг одоо та нарт зааж өгнө. За та нар дагаад хийгээрэй. Нэг цаасаа бэлдсэн бол дагаад хийгээрэй. Бас шугам хэрэгтэй. Хэрвээ бид нар тэгшхэн нугалж чадахгүй шугамаар нугалж болно гэсэн үг. Бас бал хэрэгтэй. Та нар балаараа тэмдэглэгээ тавина. Нэг захаас нөгөө зах хүртэл явахын тулд яг адилхан нуглах хэрэгтэй байгаа. Тэхийн тулд бүгдээрээ одоо тэмдэглэгээ тавья. Миний энэ цаасны хэмжээ болохоор 15 гэсэн тэг дөрвөлжин цаас байгаа. Энэ цаасыг дээд талаасаа 2 см, доод талаасаа 2 см, баруун талаасаа 2 см, зүүн талаасаа бас 2 см гээд дөрвөн буланд нь дөрвөн үзүүрт нь 2 см, 2 см гэсэн ийм зайг авсан байгаа. Хэмжээсийг авсан байгаа. Тэгэхээр энэ хэмжээсний дагуу яг тэгшхэн нугалж болно гэсэн үг. За одоо нугалцгаая. Шугамаа тавиад 2 см-ээс 2 см хүртэлх хэмжээг авсан учраас за ингээд ерөнхий нуглах зураасуудыг гаргаж өгнө гэсэн үг шугамаараа. За. Та хамгийн сүүлийн талаа. За одоо ингээд ерөнхийдөө нуглах хэмжээс маань гарч өгсөн. Одоо би шугамгүй байсан ч гэсэндээ тэгшхэн нугалж чаднаа гэсэн үг. Хамгийн ихний талаа нугаллаа. Шугамаар бид нар 2 см-ийн зай авсан байгаа тийм үү? Нугаллаа. Тэгээд өөрийнхөө талын нэг үзүүр байна тийм үү? Нугалсан үзүүрээ нөгөө тал руугаа нугалахаасаа өмнө энэ үзүүр дээр гурвалжилж нугалж өгнө. Гурвалжин хэмжээс гаргаж өгнө. За та бүхэн хараарай. Нэг үзүүрийг гурвалжилж нугалсан байгаа. За тэгснийхээ дараа дээрээс нь давхарлаад эргүүлээд бид нэр 2 см-ээрээ төрүүлээд нуглаас гаргацсан байгаа тий зураасаа хэм бол энэ зураасаа илүү тодорхой олгож өгөөд за ингээ харах юм бол та нарт харагдаж гэнэ үү яаж юм. Яг энэ үзүүр маань их цэвэрхэн гарч өгч байгаа. Яг энэ маягаар бас адилхан нугалсан одоо гурвалжилж нуглана. Энэ маягаар дөрвөн үзүүрээ дөрвөлнг нь нугалж өгнө гэсэн үг. За одоо хамгийн сүүлийн дээрээ би ирж байна. Гурван үзүүр маань яг адилхан явсан. Харин хамгийн сүүлийнх маань ийм байгаа тийм үү? Одоо энийг буцааж дийлгээд доор нь оруулаад
яг эндээ бас адилхан гурвалжилж нуглаад буцаагаад дарж өгнө. За ингэхээр нэг үзүүр бие биенийхээ дээрээс нь дарж ингэж орж өгч байгаа гэсэн үг. Хүүхдүүдээ энэ маш энгийн, амархан, бас цэвэрхэн хөөрхөн жаз байна гэж та нарт хэлмээр байна. Та нар ийм жазыг хийхэд амархан байна тийм үү? Одоо өөрсдийнхөө хүссэн зургийг эсвэл жазалмаар байсан өөрийнхөө найзтай ахуулсан зургаа хийж болно. Ямар ч зураг хийж болох нь тий. За би одоо харин Монголын хөдөөний бас жоохон бүрэнхий болж байгаа малчин айлын зургийг энэ дотор хийж та нарт харуулъя. За ингээд зураг жазалчлаа. Одоо харин энэ дөрвөн үзүүр дээрээ та нар юу хийж болох вэ гэхээр янз бүрийн стикерүүд нааж болно. Аль эсвэл өөрсдийнхөө хүснээр дахин өөр чимэглэлүүдийг ч гэсэн хийж болно гэсэн үг шүү. Би болохоор дөрвөн үзүүр дээр нь шууд стикерүүдээс наагаад за ингээд бидний хийсэн жаз маань бэлэн боллоо. Бас та бүхэндээ арай том цаасаар хийсэн энэ хүү жазыг бас харуулъя. Хүүхдүүдээ энийг хийгээд амархан байгаа гэж найдаж байна. Тийм учраас та нар заавал хийгээрэй гэж хүсмээр байна. Өнөөдрийн урлаг өрөөтэй хамт байсан хүүхдүүд та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай найзуудаа. Тийм үү. Одоо бид нар ч гэсэн та яда гэртээ арьж тийм ээ. Одоо нистэхгүй бид хоёр ч гэсэн нэвтрүүлгээ дуусгаад гэр байгаа явна тийм ээ. Тийм үү. Чи нэг гоё амтаа хаалт дээрээ заяа. Гэртээ арих цаг болсон юм уу? Одоо бүх хоёрын гэртээ арих цаг болчихжээ. Би тогломоор байна штэ. Чи ганцаар надад үлдэх юм уу? Би л явдаа шүү. Бохгүй би цог явнаа. Одоо тэгвэл бүгдээрээ найзуудаа баяртай хэлдэг хөө. Бүгдээрээ найзууд руугаа хараасаач. Бүгдээрээ найзууд руу хараасаач. Бүгдээрээ хамт хэлэх ахгүй да. Нэстэгөө найзуудаа баяртай гэж хэлээ. Бүгдээ өнөөдрийн мөнхийн хаалт нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Мөрөөдөлтөө нистгээгээрээ Харанхуйч гэрэл дээрээ хааны хүүхдүүдэд баяртай.